Бүгдээрээ сайн уу? Энэ удаа та нартай хаяа нэг сэтгэл хөдлөм кино үзмээр үедээ үзэхэд яг тохирохоор бодит явдлаас сэдэлсэн надад үлдсэн 10 жилгээд 2022 онд гарсан киног ярьж өгье. Лайк, subscribe дараад киногоо үзээрэй. Ингээд кинонд орцгоё. Кино маань 2011 онд гол дүрийн охин Мацури нэг эмэгтэйтэй эмнэлэгт бичлэг үзэж буйгаар эхэлнэ. Мацурийн 20 настай саяхан идэвхтэй өвчин тусч амьд байх 10 жилийн хугацаа үлдснээ мэдсэн. Намикава Мацурийн 2 ижил өвчтэй учраас танилцаж нөхрөлсөн. Намикава нөхөр хүүхдтэйгээ аз жаргалтай мөчүүдийг их өнгөрүүлсэн учраас харамсах зүйлгүйгээд Мацурид жаргалтай мөчөө бичдэг камера бэлгэлдэг. Харин Мацурид Намикавагийн шиг дүүрэн амьдрал байхгүй байлаа. Тэр ахлах сургуулаа төгсөөд коллежид сурах хүслээр дүүрэн охин байсан. Намикавагийн оршуулга дээр гашуудаж гунж байгаа гэрийнхнийг нь хараад үлдсэн 10 жилдээ хинтээж дотносохгүй бай гэж боддог. Эмнэлэгт 2 жил хэвтсэний эцэст гэртээ очихоор болоод гэртээ харьтал өөрөө нь яг л урдын хിവэр байх ба өөрийнхөө өвчний тухай судалсан тэмдэглэлээ олдог. Түүний өсвөр насны зургуудыг харахад ямар ч цаваас хэрэглэн жаргалтай охин байсан нь харагдана. Мацури гутарч байгаагаа гэрийнхэн найзуудтай харуулахыг хүсдэггүй. Тэр сургуулийн найзуудтайгаа эргэн ирснээ тэмдэглэж хуучнаа дурсан ярилцахад найзууд нь аль хэдийн их сургуулаа төгсөөд ажилд ороод карьераа босгож найз залуутай болсноо ч ярьдаг. Найзууд нь Мацурид найз залуутай болоод ажилд орооч гэж зөвлөхөд Мацури өөд болж хэн нэгний зүрхийг шархлуулмааргүй байна гэхэд найзууд нь мэдрэмжийг нь тийм ч сайн ойлгодоггүй. Мацурид хүмүүсээс орхигдсон ганцаардсан мэдрэмж төрнө. Хоолны дараа Нао гэдэг найз нь Мацуриг зохиол бичдэг хിവэрээ юу гэж асуухад Мацури эмнэлэгт хэвтснээс хойш урам зориггүй болоод бичээгүй гэв. Нао хэвлэлийн газар ажилладаг болохоор Мацуриг дэмжин шүү гэлээ. Мацури гэртээ ирэхэд ахлах сургуулийнхын төгсөлтийн уулзалтын урилга ирсэн байх ба эгч нь очооч хайраа олох юм билүү гэж тоглоом хийтэл Мацури хинтээж дурлалцах хүсэл алга гэв. Зурагтаар 2020 онд олимп болох тухай гарахад Мацури олон зүйлийг харж чадахгүй дэ готрно. Мацури хүмүүс өвчнийг нь мэдэхгүй болохоор 10 жилийн уулзалтандаа очиход буруудахгүй байх гэж хийдээд очдог. Эмнэлгээс гарснаас хойш 2 дахь удаагаа л хүмүүстэй уулзах гэж байгаа болохоор санаа зовж төгшөж байлаа. Ангийнхнаа хөгжилдөж байхыг харж байтал нэг залуу хажууд нь ирээд түүнийг танив. Мацури сургуультай их алдартай хөөрхөн хөгжилтэй охин байсан болохоор түүнийг бүгд таньдаг байв. Даанч Мацури энэ залууг хэн гэдгийг нь сандаггүй. Гинэт нэг эмэгтэй Мацурийг тэрж аваад уулзалт эхэлнэ. Мацури өөрийн тухай худал хэлж хүмүүс ч анзаарахгүй ууцгаана. Мацуригийн танихгүй байсан залууг Казуто гэх ба Токиод ажиллаж амьдардаг. Тэр ичимхий нууцлаг болохоор хинч түүний амьдралыг сайн мэддэггүй. Тэд 14-тэй байхдаа хадгалсан тайм капсулаа нээгээд ирээдүйн өөртөө бичсэн захиагаа уншив. 14-тэй Мацури том болоод найз залуутай, ажилтай, магадгүй зохиолч болсон байх гэж бичсэн байдаг. Захиаг уншмагц толгой дээрээ мөстэй ус асгуулсан юм шиг болж депрессдэв. Эсрэг талд Казутооч гуниглан ууж байлаа. Уулзалт дуусч ангийнхан нь баяр хөөртэй алхахад Мацури аавыгаа ирж авахыг хүлээж байтал Казуто ирээд бөөлжөөд олон хүнтэй уулзаж юм яриаггүй утсан болохоор сандраад хэтрүүлээд уучглаа гэв. Мацури тандаад чи алдартай байсан болохоор намайг санахгүй байж магадгүй. Гэхдээ чи нэг удаа надад сайхан сэтгэлээр тусалж байсныг би мартдаггүй гэдгээ хэлээд Казуто гэртээ харна. Казуто Токиод ганцаараа замбраагүй нэг өрөөнд амьдрах ба гэрийнхэнтэйгээ дотн биш ажилгүй, найзгүй, итгэл найдваргүй амьдарч байдаг. Мацури ажилд орохоор шийдэж олон газарт очисон ч хамгийн том асуудал нь ямар ч туршлагагүй, их сургууль төгсөөгүй, удаан эмнэлэгт хэвтсэн болохоор ажил олоход хэцүү байлаа. Казуто яг адилхан мэдрэмж төрж цөхөрснөөсөө болоод цонхоороо үсэрч гинэ. Мацури Токиод байдаг учраас ангийнхаа Такеругээс Казутогийн тухай сонсоод эмнэлэгт иртэл Казутогийн гэрийнхэн нь чирээгүй байдаг. Такеру Казутогоос яагаад өөрийгөө бэртээснийг нь асуухад тэр юу хэлэхээ мэдэхгүй. Аав ээж нь өөрөөс нь харилцаагаа тасалсан, сайхан ажилгүй болсон. Гэвч ангийнхантайгаа уулзахад бүгд жаргалтай өөрсдийнхөө амьдарч байхад би л нэг газараа гацсан юм шиг санагдсан гэхийг сонссон Мацурид өөрийнх нь мэдрэмж шиг санагдаж бухимдал төрж өөхөх болохоор юу ч хийж чадахгүй. Харин Казутод нөхцөл байдлыг өөрчлөх боломж байгаа гэж бодоод би явлаа гэж хэлээд уйлан гэртээ харна. Хэд хоногийн дараа Мацури ээжтэйгээ үзлэгт орохоор эмнэлэгт очиход Казуто түүнийг хараад гайхан дараа нь уцаар зүгээр үү орой Такерутэй хамт уулзъя гэхэд зөвшөөрнө. Оройн Такеру яриасаг болохоро их ярьж тэр хоёрыг эвтэй байлгах гэж хичээнэ. Такеру тэр хоёрыг түр үлдээхэд Казуто Мацуригээс хэлсэн үгэндээ уучлалт гуйгаад ээж чинь өвдсөн болохоор чи эмзэг хүлээж авсан байх гэхэд Мацури өөрийнх нь өвчнөөс болж хүмүүс өөр харьцаасаа гэж хүсээгүй болохоор уучлалтыг нь хүлээж авна. Ингээд оройг хөгжилтөө өнгөрөөж хамтдаа метроны буудлын руу алхах замдаа Сакура цэцгэлхийг хараад Мацури камера гаргаад
Бичлэг хийж эхлэн Казутод хандан жаргалтай мөчүүдэд дурсамж болгон энэ камерт буулгадаг гэж тайлбарлаад одоо юу хийж амьдрмаар байгааг нь асуухад Казуто сайн болох үгүйг мэдэхгүй ч хичээж амьдрмаар байна гэв. Мацури түүнд хандан хамгийн сайнараа хичээсэн нь дээр би ч бас хичээж байгаа. Бүх хүмүүс өөр өөрийн цаг хугацаатай гэлээ. Маргааш нь Мацури найзынхаа компанид бичээжээр ажилд орж Казуточ бас хамгийн сайнараа хичээхээр шийдэж ажилд орж гэрээж цэвэрлэнэ. Үүнээс хойш тэр дөрөв ойр ойрхон уулзаж гарч орж аялж зугаалцгааж эхэлдэг. Мацуригийн амьдралд Казуто өөр нэгэн гэрлийг асааж өвчнөдөө санаа зовлгүй нэг жилийг өнгөрөөнө. Ихэнх үед би нь хэвэн байсан ч түүний өвчнө нь хэвээр тэр имээ уусаар л байлаа. Нэг өдөр найзуудаараа фестивал үзэж байхад тэр хоёрын гар нь шүргэлцэж Казуто хөтлөхийг хүсэж байлаа. Мацури түүнд сайн ч гэсэн хин нэгнийг хайрлаж зовохгүй гэсэн өөрийн амлалтаа бодон гараа татаж авна. 3 жил өнгөрч Мацуригийн эгч нь хүнтэй гэрлэж маш гоёмсог хорин болж Мацури хизээч өөрт нь ийм өдөр ирэхгүйг бодон гунигаа инээмсэглээрээ нуна. Мацури Казутод улам хайртай болж тэд илүү татан болсон ч Казутооч Мацурид сэтгэлээ илчлэв. Мацури татгалцахад Казуто ойлгохгүй л байлаа. Цаг хугацаа өнгөрөх тусам Мацуригийн өвчин хүндэрсээр байв. Казуто түүнийг дуудаж ярилцахыг хүсээд яагаад татгалсан шалтгааныг нь тодорхой мэдхийг хүсгэд найзаас татан болчих юм бол тэрнийг илүү их зовоно гэж бодоод сандраад биеийн тавгуутад хурдан алхаж байгаад ухаан алдаад унчихна. Казуто түүнийг эмнэлэгт хүргэж өгөөд ааваас нь хүнд өвчтэйг нь сонсоод түүнтэй ярилцахыг оролдтол Мацури намайг өхүүл чи ганцаараа үлдэн депресд орно. Би чамайг ахиж харахыг хүсэхгүй байна. Битгий над дээр ирээрэй гэж хэлв. Казутог явмагц Мацури уйлж хайртай хүнийг тавьж явуулахад хэцүү байлаа. Гэрийнхэн нь Мацурийг өөр эмнэлэг рүү шилжүүлж өөр эмчилгээ хийхийг санал болгоход тэр татгалзана. Тэр зүгээр юм шиг жүжиглэж зүрхний өвчтэй хүнтэй сохор болзоонд явхаар болно. Тэр гаднаа инээсэн ч дотроо авах юмгүй байлаа. Казутож Мацурийг тавьж явуулж чадахгүй байлаа. Босс нь түүнд зөвлөгөө өгөн тэр Мацурийг хайж гэрийнхний ойролцоо хаасайгүй хайв. Мацури мэдрэмжээ дарахын тулд хэтрүүлж идэм бөөлжнө. Эцэст нь тэд ахиж тааралдаад Казуто сүүлийн удаа сэтгэлээ илчилж чамтай уулзснаас хойш амьдрал минь өөрчлөгдсөн. Чиний өвчнөөс болж чамайг тавьж явуулмааргүй байна гэхэд Мацури сэтгэлийг нь хүлээн авна. Ингээд тэд болцож эхэлнэ. Тэдний харилцаа Мацурид өөр эмчилгээ хийх, урам зориг хайрлаж, өөрийн амьдралаараа зохиол бичиж эхэлнэ. Хайр дүүрэн үерхэл үргэлжилж 2 жил өнгөрнө. Даанч Мацуригийн бие улам муцаар л байдаг. Мацури заримдаа Казуто руу харж намайг байхгүй болвол тэрэнд юу тохиолдох бол гэж бодно. Бие нь улам муудаж цаг нь ойртож байгааг Мацури мэдэрч байлаа. Мацури энэ бүхнийг нууж байгаа болохоор Казуто бүх зүйл хэвэн гэж бодон гэрлэх санал тавихаар төлөвлөж байв. Мацуригийн сүүлийн жил нь учраас тэр зохиолоо дуусгаж найздаа өгөөд эмчтэйгээ уулзсан над дээр шинэ эмчилгээг туршиж болно гэв. Мацури Казуто хоёр цанаар гулгаж баяр хөөртэй байх ба Казуто санаандгүй бөгжөө унгаад хайж байтал Мацури олоод харчихна. Казутоос хөрч суугаад чиний төлөө юу ч хийж чадна гэж хэлэхэд Мацури нэмсэглэн түүнийг хараад дотроо өөрийнх нь сүүлийн өдрүүд дуусч байгааг мэдэж байлаа. Байшиндаа очиод Казутог унтаж байх хооронд Мацури угаалгын өрөөндөө уйлав. Тэр Казутод маш их хайртай. Түүний хамгийн том хүсэл нь гэрлэх саналыг нь хүлээж аваад гэр бүл найзуудтайгаа том хурим хийж хамтдаа хөтлөх байлаа. Маргааш үүрээр Мацури юмаа баглаад гарахад Казуто хаалганы дуунаар мэдээд араас нь очин буруу зүйл хийчихсэн үү гэж асуухад чиний буруу бишээ. Би чамаас өвчнийхөө бодит үннийг нууж байсан юм. Гэхэд имээр хянаж болно гэж ойлгож байсан Казуто нас барах тухайн сонсоод цочролд орно. Казуто уйлж эхлээд яагаад чи юм өвчин тусах ёстой гэж гэхэд Мацури би наад асуултыг чинь хэдэн мянган удаа асуусан. Би өвчин тусснасаа хойш 10 жилийн хугацааг уйтгартай ямар ч утгагүй өнгөрөөж байсан ч чамтай уулзраад бүх юм өөрчлөгдөж илүү удаан амьдрахыг хүссэн. Гэхдээ бидэнд хамтын ирээдүй гэж байхгүй. Одоо чамтай үлдвэл улам хорогдоод явж чадахгүй болно. Чи миний өмнөөс бүрэн дүүрэн амьдраарай. Надад бууж өгөлгүй гайхалтай жилүүдийг хамт өнгөрөөсөнд баярлалаа гэж хэлээд эргэж харалгүй явчихдаг. Мацури гэртээ ирээд ээжигээ тэрвэн би амьдрмаар байна. Гэр бүлтэй болоод урт насламаар байна гэд уйлж ийм залуугаараа хүмээргүй байна гэв. Цаг нь ирэхэд айхгүй гэж бодсон ч Мацури өхөхөөс айж Казутогийн өөрт нь бэлгэлсэн үзэсгэлэнтэй мөчүүдийг бодно. Жилийн дараа эмнэлэгт Мацури өөрийн номоо хэвлэхэд бэлдэж засч байлаа. Харин Казуто боссийнхоо итгэлийг хүлээж өөрийн гэсэн папа нээж Мацуригийн нэрээр нэрлсэн байх ба жилийн дараа түүнтэй уулзвал ямар байдалтай нүүр тулахаас айж байлаа. Мацуригийн их чинь түүнд жирэмсэн гэдгийг хэлэхэд тэр үхээсээ өмнө дүүгээ харж тэрч чадах болов уу гэж бодон гуниглана.
Энэ үед Казутогийн пабын нээлт дээр Мацуригийн номыг хэвлэхдээс өмнө найз нь бэлгэлнэ. Мацури сүүлийн удаа камерынхаа бичлэгүүдийг үзэж найзууд гэр бүл Казутог харна. Бичлэгүүдээ устгаад хамгийн сүүлд Казутогийн анхны бичлэгийг үзээд уйлан Казуто бол сайн залуу, ирээдүйд өөр бүсгүйтэй уулзаад гэрлээд хүүхэдтэй болоод сайн ав болох байх. Хизээ нэг өдөр өөрийг нь дурсахдаа сэтгэл нь өвдөхгүй байгаасай гэж Мацури хүснэ. Мацуригийн амьсгал нь удааширч биеийн султахад түүний сүүлийн бодол нь Казуто байх ба өвдөөгөө байсан бол хамтдаа аялаж хурмаа хийж охинтой болох байсан байх таа гэж бодно. Казуто Мацуригийн сүүлийн 10 жилийн амьдралаа бичсэн номыг уншиж түүний жинхэнэ мэдрэмжүүдийг сая л ойлгож түүнтэй уулзаж ахин нэг боломж олохыг асуухыг хүснэ. Учир нь түүнгүүгээр амьдарч чадахгүй, тэрний өвцөн нь хамаагүй түүнтэй хамт байхыг хүснэ. Орон дээр хэвтэх Мацурийг хараад өөрийнх нь нэрээр Паба нэрлснээ хэлэхэд хоолойг нь таньсан Мацури түүн рүү хараад инээмсэглэлээ. Мацури нас барсны дараа түүний ном бестселлер болов. Казуто түүнийг санан дурсаар камераар нь бичлэг хийсээр байдаг. Нэг өдөр Сакура цэцгэлсэн цэцэрлэгт ирээд Мацуритай анх уулзаж байснаа санаад бичлэг хийж авна. Энэ үедээ хэрвээ Мацури өвдөөгүй байсан бол бид ямар байх байсан бол гэж бодон зогссноор кино маань төгсдөг. Энэхүү бодит амьдралаас сэдвэлсэн кинонд бидэнд өдөр бүрийг нандинаж, хайрлаж явах ёстойг мэдрүүлж, байгаа зүйлдээ талархах ёстойг сануулж байна. Бичлэгтэй минь дуустал хамт байсанд баярлалаа. Дараагийн бичлэгийг үзхийг хүсвэл subscribe дарахаа битгий мартаарай. Баяр таа.